Сайн байцгаана уу? Mongolism TV channel маань тавтай морилно уу? Ингээд 20-оос 26-ны 7 хоногийн ерөнхий зурхай болон зөвлөгөөний уншлага маань одоо эхэлж байна. За уучлаарай манайхаа дундуур нь зарын чанартай нэг юм дуулгая. Манай Harmony сүнслэг түм маань 7 хоног болгоны одоо нэг өдөр богд ууланд одоо групп бүлгэрээ гараад нарны мөргөл хийгээд араас нь одоо бяцлал хийгээд энергийн төвшингээ дээшлүүлээд араас нь одоо манифест хийх юм ивент үйл ажиллагаа зарлж байгаа. За энэ маань бол өөрөө үн төлбөргүй байгаа. Энэ 5 сарын дуустал эхний 2-7 хоног бол үн төлбөргүй байгаа. Тэгэхээр та бүхэн маань магадгүй сонирхоод үүнд бүртгүүлэхийг хүсвэл Harmony Spirit Center of Mongolia гэсэн Facebook group болон page, за Instagram дагаад like, follow хийгээд чатаар нь одоо холбогдож бүртгүүлээрээ. Тэ мэдээж миний зөвс болохоор хин нэгнийг ялгаж салгалгүйгээр эхний одоо бүртгүүлсэн 10 хүнийг сонгохолноо. Нэг ивент дээр 10 хүн, за дараагийн ивент дээр ивент тус бүр дээр 10 хүнийг бүртгүүлнэ. Баярлалаа. За тэгэхээр уншлагт маань маш их хүзэр гарахыг хүссэн. Тийм учраас боломжоор их хүзэр гаргасан. Тэгээд маш их олуулаа учраас дунд нь одоо сонголтгүйгээр яг ерөнхий цөм голлох энергүүдийг уншдаг учраас манай одоо 7 хоногийн зурхай маань тэгж уншдаг учраас бас их олон хүний маань олон энерги бас тавцаж орж ирж байгаа шүү байна. За үүнд бол хамгийн их хамааралтай нь бол одоо хумхын орд, номын орд, загас, өвхөр, арслан, ихэр, матрын ордынх маань одоо төлхөө хамааралтай байна гэдгийг бас хэлхэн зүйтэй болов. За хамгийн гол цөм энерги бол Delaware үзэр доош харж буусан. Тэгэхээр ийм одоо хайрын асуудлууд бас гарах магадлал өндөр байна. За тэгээд ер нь бол тэнцвэргүй байдалтай байх тий. Тэгээд итгэлцлийн асуудал гарах магадлалтай. За бас хариуцлагатай байдал одоо хариуцлагагүй тий. Тийм байдал шийдвэргүй ийм байдлууд гарах бас магадлалтай байна. За ажил төрөл төр бол бас тий хариуцлага алдах. За ажил амьдралын баланс алдагдах. За ажил төрөл төр бас яривал одоо нөгөө хамтын ажиллагааны итгэлцлийн тэр асуудлууд гарч болно. Хайр дурлалын харилцаан дээр бас уг асуудлууд бас гарах төлөвтэй ерөөхдөө харагдаж байна. За ерөөхдөө болохоор жаахан юм чанга хөдрүүд буусан байна. Тэгэхээр аль болох би угаасаа чанга хөдөр буухаар би ингээд яач утсан ингээд зөөлрүүлээд бас энийг жаа итахан хэлэхгүй бол бас надад ч их сайгүй онцгүй хэцүү байдаг. За тэгэхээр бүгдээрээ гоё маш сайхан уужуу амьсгал авч жагаад эхнээс нь гоё уншлага сонсоорой. Тэгээд нэгэнт ингээд гараад ирсэн юмыг би хольд солиод сайхан юм гарах угаасаа боломжгүй. Тэгээд гарч ирсэн учраас тайраагаа одоо хүндлээд, сахиусан тэнгэрүүдээс хүндлээд, за тэгээд бас хэлэх ёстой мессежтэй дуулах ёстой зүйл сайн ч юм уу ч одоо дуулахаас өөр аргагүй. За голлох үйл явдлын хувьд бол teamwork буюу одоо багаар ажиллах төлөвтэй байна зарим хүмүүс маань. За тэгээд ажил төрөл төр бол шинэ ажилд орох, дагалдангаар бас суралцах тий. Эсвэл одоо оюутан сурагчид маань гоё бас юм дагалдан хийх тий. Эсвэл шинэ ажилд орж байгаа хүмүүс маань бас одоо туршилтаар одоо хүссэн газрын ажилд орох, туршилтаар одоо ажиллаж үзэх тий. За эсвэл одоо хамтын ажиллагаанууд, хамтарч ажиллах тэр ажиллагаанууд, за гэрээ хэлэлцээрүүд хийх, шинэ хамтрагчтай болох тий. За аливаа одоо төсөл хэрэгжүүлэх, төсөл дээр одоо хүч төрөн орох ч юм уу тий. Төсөл дээр ажиллах. За аль эсвэл одоо энэ хүн маань ингээд баг зэрэг өндөр дээр зогсцсон ингээд ихтгэл тавьж ш тий. Тэгэхээр ийм ихтгэл тавих тий. Олонний өмнө гарч одоо ихтгэлээ танилцуулах, өөрийнхөө ажлынхаа одоо төлөвлөгөө, төслөө танилцуулах, аль эсвэл оюутан сурагчид маань бас одоо диплома хамгаалах тий. Эсвэл шалгаж хүлгэнд орох ч юм уу тий. Ийм байдлуудаар бол энэ 7 хоног бас болох төлөвтэй харагдаж байна. За нөгөөтэйгөр болохоор бас нэг голлох үйл явдлын хувьд бол маш их завгүй байх нэ. Нийтдээ одоо ихэнх хүмүүс маань бол завгүй байх нь маш тэгээд өөртөө болон за өрөөлийн хит их юм өндөр шаардлага үүсч магадгүй. Та одоо хэн нэгэнд одоо шаардлага хит өндөр тавих эсвэл хин нэг нь одоо удирдах албан тушаалтан болон ажлын хамтрагчдаас танд одоо хит их өндөр шаардлага тавих магадлал өндөр байна. Тэгээ ерөөхдөө бол ийм
гаалын нэрийг маш их ихтсэн тий маш их юм төрөмгийн байдал бол гарах одоо бас магадaltaй байна шүү. Тэгэхээр гоё сэтгэл зүйн байдал дээр гоё юм баланстай байж өөрийнхөө галыг бууруулах дээр анхаараарай. За бас нэг голлох үйл явдал бол найдваргүй байдал гарах магадaltaй байна. Тэгэхээр магадгүй энэ хамтын ажиллагаан дээр ч юм уу тий хамтарч ажиллаж байгаа хүн эсвэл та өөрөө ч хийж болно ерөөдөө хариуцлага алдах жаахан юм найдваргүй байдал гарах ч юм уу ийм төлөвт харагдаж байна. Тэгээд нөгөө талаараас та өөртөө итгэх тэр итгэлтэй нь бас их буурах тий. За тэгээ ер нь бол ив ийгүү байх, хүнтэй муудалцах ч юм уу тиймэрхүү байдал гарч магадгүй. За одоо хайхрамжгүй байдлаасаа болж та бас алдаа гарах, хариуцлага алдах ч юм уу тийм байдал гарах бас магадaltaй байна шүү. За тэгэхээр үүн дээр бас маш сайн анхаарад одоо хариуцлагатай байдлаа нэмэгдүүлээд өгөөрэй. За дэвийг сахих хичээгээрэй. За ерөөхдөө болохоор энэ 7 хоног гал энерги л ихтэй л тий burn out хийгээл ингээл ингэх гээд байна шүү. Тэгэхээр ингээ урьдчилаа сонсчвал бас өөрийгөө дарах ч юм уу тий тийм байдал одоо үүсэх бүрэн боломжтой. За ингээд өгж байгаа зөвлөгөөнүүдээ шууд сонсъё. За бас нэг зөвлөгөө бол ерөөхдөө болохоор төөрөгдөлд орох тий. За ямар нэгэн сэтгэлийн шарх авах. За энэ нь бол шууд утгаараа одоо хайр дурлалын харилцаа гэж болно. Эсвэл ажил төрлийн харилцаан дээр ямар нэгэн одоо шарх авах магадaltaй байна. Төөрөгдөлд орох, ганцаардах тий. Тэгээ сэтгэлийн ямар нэгэн хямралт өртөх, автах ийм боломжтой харагдаад байна шүү. Тэгэхээр бас сэтгэлийн бэлтгэлтэй тэгээд альва олон зүйлд оролцохгүйгээр найл болох тайван байхыг хичээгээрэй. За бас нэг өгж байгаа зөвлөгөө бол маш их юм завгүй гэж түрүүн хэлсэн тий. Завгүйгээ дагаад маш их юм стресстэй одоо маш их юм хэрэгтэй хэрэггүй ачааг өөртөө их үүрсэн, бусдын хийх ёстой зүйлсийг өөр дөрөө тохож одоо бас үүрч үүрэг хариуцлах, хийх ажлууд нь ихтсэн тий ийм асуудлууд гарах магадлал өндөр байна. Өндөр байна. Тэгэхээр одоо аль болох боломжтой бол үгүй гэж хэлж сураарэ. Хин нэгэн таныг тий өөрийнхөө ажлыг ч юм уу одоо амжихгүй явж байхад дахиад нэмээд ажил өгөхөр бол өөрийгөө одоо маш зөвөр ойлгуулж өөрийнхөө ачаа тий ажил үүргээ одоо ихтүүлэхгүйгээр гал энерги одоо тэгж burn out ингэж өөрийгөө болон өрөөлийг шатаахгүйгээр ингэж гал энерги бууруулахын тулд одоо эх 7 хоногийн төлөвлөгөөг айл болох бага тавьж хийх ажлуудаа багасгаж өөрийгөө амраах тий бусдаа бас энэ харилцаан дээр анхаарах ийм зөвлөгөөг бол ерөөхдөө өгж байна. За дараагийн зөвлөгөө бол ийм байна. Айц төгшүүрээ одоо тавьж явуулаа. Тий төөрөгдөл гээд бас түрүү хэлсэн тий. Тэгэхээр тэр одоо зүг чиггүй байдал одоо тэр төөрөгдөл бол мэдээж цаг цагаараа байдаггүй. Тэгэхээр ингээд арилж таараа. Тэгэхээр бас нэг өөртөө байгаа нэг юм айц төгшүүр тийм одоо нэг сэтгэлийн нэг юм хямралч юм уу тий энэ дэр гарсан энэ зүйлүүдээ гоё тавьж явуулаарэ. Тэгээ өөрийгөө бас хуурч болохгүй. Та ямар нэгэн дэглэн барьж байгаа эсвэл өөртөө ямар нэг юм амлсан ч юм уу тий ийм зүйл байвал одоо түүндээ гоё хичээнгүйлэн түүнийг хийгээрээ өөрийгөө хуурч болохгүй. Альва хийж байгаа зүйлээ гоё сэтгэлээсээ бүрэн дүүрэн гүйцэтгэл сайтай хийгээрээ өөрийг болон өрөөлийг хуурч болохгүй байна. Тэг үнэнгээрээ явах хэрэгтэй байна. Үнэн замыг сонгож үнэн зөв байдлаар яваарэ. Тэгжиж үржил шим тий бүх сайн одоо карманууд бас ирэх юм шүү гэдгийг бас хэлж байна. Тэгээ гоё сэтгэлээ гоё сэргээгээрээ сэтгэлээ сэргээх бүх одоо зүйлийг бас өөртөө хэрэгжүүлээрэй гэсэн зөвлөгөө өгж байна. За шимэний хилингээс sexual energy ерөөхдөө бол доош харж бусан байгаа. Тэгэхээр энэ яг бас хосуудын хувьд бас нэг жаахан юунууд маргаан ч юм уу те ямар нэгэн асуудлууд харилцааны хувьд бас гарах бас магадaltaй байгаа учраас бас энэ sexual energy бас доош харсан байх магадaltaй. Тэгээд үүнийгээ дагаад бас хувилгаан үрдээ гоё тэнцвэржүүлэхийн тулд хувилгаан хүрд өөрөө бас яачаад байна. Нөгөө тэнцвэргүй байна гэдэг нь нэг бол дээшээгээ ихтээд нэг бол доошоогоо одоо багтцсан байгаа байхгүй. Тэгэхээр энд байгаа ингээд бүх энэ асуудлууд бол ингээд гал хассан байгаа. Тэгэхээр таны хувилгаан үрд бол өөрөө хит ихтчихсэн төлөвтэй харагдаж байна. Тэгэхээр үүнийгээ бууруулахын тулд гоё устай ойрхон байж, устай гоё найзалт нөхөрлөөд өөрийгөө тайван байлгах ийм арга хэмжээнд авах хэрэгтэй. За дараагийн зөвлөгөө нь бол гоё шинэ эхлэл бас ингээд доошоо орсон байна. Доошоо харж буусан. Тийм учраас одоо аливаа зүйлийг гоё шинээр эхлэхээс өмнө сайн бодож төлөвлөж тэгээд магадгүй энэ 7 хоног хугацаанд биш байх магадaltaй. Тийм учраас үүн дээр бас анхаарал өгөөрэй.
За emotional release буюу нөгөө нэг одоо сэтгэл хөдлөлөө гоё сул тавиад өгөөрэй. Таны сэтгэл ингээл гинт хямраал юм уу, гинт уур нь хүрээл, эсвэл гинт уйлмаар санагдал ингээд сэтгэл зүйн юм сэтгэлийн өөрөө ингээд юм тэнцвэргүй дээш доош юм хэлбисэн гадны болон дотоод юм одоо нөлөөллөөр сэтгэл зүй их тэнцвэргүй байх учраас энэ одоо сэтгэл хөдлөлийн ямар нэгэн тэнцвэргүй зүйлээ гоё суллаад сул тавиад өгөөрэй. За ингээд мудра үзрээс бол энэ мудра гарсан байгаа. Тэгэхээр энэ мудра бол өөрөө өөртөө ихтгэлтэй бай тий гэсэн мудра байгаа. Тэгэхээр энэ мудраагаа гоё зогсоож агаад дагаж хийгээд үүн дээр гоё амьсгалаа төвлөрүүлээд бясалгаад за энэ мудраагаа хийгээрэй. За тэгээ энэ мудраны affirmation буюу одоо батламж үг нь бол би өөртөө итгэдэг гэсэн батламж үгийг та одоо энэ 7 хоногийн туршид өглөө оройдоо тасралтгүй уншаарай. За энэ мудра бол өөрөө ерөөсөө тайлан тавих, диплом хамгаалах, шалгар шүүлэг өгөхтэй энэ хүзэртэй бас холбогдож байна. Энэ хүзэртэй холбогдож байна. Тэгэхээр одоо тайлан тавих эсвэл шалгалтууд өгөх, төсөл ажлуудаа гоё хүмүүс танилцуулах энэ дээр бол танд амжилтыг авчрах ийм мудра байгаа шүү. За тэгэхээр энэ мудраагаа маш сайн хийгээд үүн дээрээ бяцлагаад өгөөрэй. За энэ 7 хоногийн уншлага маань үүгээр өндөрлөж байна. Та бүхэн маань одоо цаг зав гаргаж сонссон та бүхэндээ маш их баярлалаа.